Сонсдог урлаг нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урьдаг. Яг Улаанбаатар хотод 16 цаг 12 минут болсон. Өнөөдөр 2025 оны 4-р сарын 2-ны лав гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг. За, кино хөгжмийнхаа булангаар хүрэхэд бэлэн болсон байна. За, студид хөтлөгч Анжгаа Гэрлээ, за найруулагчаар Гамболтын Ангараг нар ажиллаж байна. За, өдрийн мэнд хүргэе. За, өдрийн мэнд хүргэе. Нэвтрүүлгийн хамтраалагчаар бүрэн оноо, бүтэн түүх, за бүрэн скор, за мөн хит төлрөл таг өнөр арт тоцорлоо гэсэн үрэтэйгээр Триклор хүс дарагч хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За өнөөдөр эхлээд хөгжмөө сонсоод дараа нь бүгдээрээ хөгжмийн талаар ярьцдаг байгаа. Ингээд хамгийн эхний хөгжмөө хүлээ авч сонсъё. За тэгэд манайх угаасаа энэ киноны хөгжим байна. Тэгнэ. За эхний хөгжим явсан. За энийг бол манайхан сонсоод шууд мэдж байгаа. Энэ бол биелэгдэшгүй даалгавар нэртэй тусгай тагнуул экшн төрлийн киног бид нар сайн мэддэг. Тэр киноны одоо гол хөгжим байгаа. За өнөөдрийн Том Крузийн эрсдэлтэй зураг авалт хийж бүтээсэн киногоор нь бид биелэгдэшгүй даалгаврыг сайн мэддэг. Тэгвэл энэ цоврал франчайз анх бол ийм цоврал одоо ийм бүтэн нэг ангит кинонуудаар ингэж байгаагүй. Анх гарахтаа бол 1966 онд Америкийн CBS гэдэг сувгаар цацагдсан. Ингэхдээ бол цуврал цацагдсан. 7 бүлэгтэй 171 ангитай кино бол цацагдсан байдаг. Тийм үү. За. За хожим 1988 онд ABC сувгаар сүүлийн 2 бүлэг нь гарсан байдаг. Харин одоо энэ бидний мэддэг биелэгдэшгүй даалгавар гэдэг энэ цуврал бол 1996 оноос дэлгэцийн бүтээл болон цацагдж байгаа. За бидний мэдэх энэ экшн цувралд Холливуудын Аз зэрэглэлийн жүжигчин буюу алдарт жүжигчин Том Круз биелэгдэшгүй даалгавар гэх тусгай ангийн Этна Хант гэдэг нэртэй нууц тагнуулын дүрийг бүтээж ёстой нэг биелэгдэх боломжгүй. Ер нь энэ яагаад ч ийм юм байх одоо амьдрал дээр энэ бол өстой бүтэхгүй гэмээр ийм даалгавруудыг биелүүлж байгаагаар гардаг. Тийм үнэ. За үнэхээр эдгээр юугаар ингээд хүмүүсийг илүү их татаад байдаг вэ гэхээр хинчтэй хийж болмооргүй хувь хүн хийшгүй тийм акшн хэсгүүдийг их оруулдаг. Ахаад дээр нь ингээд ийм нэг орчин үеийн техник технологийн дэвшлийг маш их ашигладаг. Тэ? Одоо ингээд барилгыг ингээ харангуйта шууд ингээд хүний дулаанаар нь мэдрээтэй 7 давхарт 2 хүн байна, доошохоо буудаг 3 давхарт 4 хүн байна, дээш гарлаа. Ингэж ингэдэг болохоор чи бид нар чи ухаалтж байгаа шүү. Энэ би одоо 2 кино хойлд солиод байна уу? Эсвэл бэлэгдэшгүй даалгаврын нэг ангийн илүү нөгөө нэг камеранд DS тоглож шиг санагдаж байна. Ингээд унтуулчаал ингээл авч яваад идэг. Өнийг мэдсэн чинь нөгөө шүхрэм хүрээр ингээд нисч мэссэн. Тэгэл тэгэнгүүтээ дараа нь хамгийн сүүлд нь энэ нөхрийг өөрийн нөгөө хүүхэн чинь имлгээс авч гардаг. Энэ нэг анги мөн үү? Нэг анги дээр нь тийм гардаг. Мөн үү те? Хин гардаг штэ тэрэн дээр чи за нэг өвгнийхэн дүрд нь баг Брюс Уиллисч байдаг лүү хийж байдаг лээ. Тэгээд нэг юм нэг ингээ унтаас сэрсэн чи бүр юм хөдөө нэг юм тосгон шиг модон байшинд очсон байдаг. Тийм лако юм 70 эрг мэрэг дээр ирсэн ингээ байж байдаг. Тэгж мэгцэн байж байдаг. За үнэн юм ярьж ах шиг байна. 1996 оноос бид хоёр бас нөө нэг чиний ярьж байгааг миний ярьж байгаа хоёр яг нэг зүйл ярьж байгаа гэдэг бас итгэлтэй биш байгаа байхгүй юу? Тийм ээ. 1996 оноос хойш нийт 7 анги хийгдсэн. За. Анги бүр дээр нь өөр зургийн багийнхан, өөр найруулагч, өөр продюсер ажиллаж байсан боловч гол дүрийн Этhan Hunt буюу Том Круз бүр анхны цувралаас эхлээд ерөөсөө солигдоогүй. Бас нэг зүйл солигдоогүй. За энэ бол цувралын гол хөгжим болох саяны бидний сонсдог хөгжим. Энэ бас солигдоогүй. Энэ анх нэгдүгээр ангиас эхлээд одоо болтол явсаар л байгаа. Энийг сольжхол нэг Mission Impossible биш болчихно. Энэ хөгжим солигдчихвол те наад чи өөр кино юм биш үү гэж бодохоор болчихно. Нэрээ тийм байна тий. За тэгэхээр өнөөдөр сонссон чихэн танил сонсогдох энэ хөгжмийг анх 1966 онд дэлгэцэнд гарсан цувралын хөгжмийг нь бичсэн Аргентин болон Америк гаралтай хөгжмийн зохиолч Борис Клаудио Лало Шифрин гэдэг хүн бичсэн гэсэн үг юм байна. За энэ жил 92 настай хөгжмийн зохиолчийн хувьд 1950-ад оноос гарсан дэлгэцийн олон цувралын дим буюу те одоо гол үндсэн аялгау
хөгжмүүдийг бичсэн байдаг. Лало Шиприны бүтээл яагаад ингэж амжилт олж олонний чихэнд хоногдсон бэ гэдэг дээр нэг тайлбар байдаг юм байна. Юу гэхээр өмнөдийн дэлгэцийн урлагт Латин Америк хөгжмийн хэв маягийг шингээгээд түгшүүр, өргөлт, уналт зэрэг олон чимэг нэмж өгснөөрөө Лало Шиприны бүтээл бусдаасаа онцгой байгаад байдаг гинэ. За. За, цувралын 7 анги нь нийтдээ 4.1 тэрбум долларын ашиг одоод бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой франчайз кинонуудын жагсаалтын 17 дугаард бичигддэг гэж. За. 4.1 тэрбумаар 17 дугаард бичигдэж байгаа шүү. Харин тийм байна. Тэгэхээр чинь дээр нь 16 амар кино Тийм байна. байгаа гэсэн үг шүү дээ, тий. За, цувралын 8 дугаар анги буюу Том Крузийн Этhan Hunt-ын дүрийг дэлгэцэнд бүтээж байгаа магадгүй сүүлчийн анги нь. За. Тий, сүүлчийн анги нь байж магадгүй гэдэг. Ягаад гэвэл Нөхөр одоо насны нилээ явцсан мэт. Тэгэлгүй яг. Тэгтэл зүгээр Harrison Ford-оор бодох юм бол авраг бол хизээ хойно бас л Индиана Джонстой хусчил байсан шүү дээ. Тэгэхээр Том Круз бол бас бодоогүй ч юм шиг. Би сая нөгөө амралтын өдрүүдээр Джеки Чаны нөгөө нэг хойлоо нэг ярьжсэн нөгөө морьтой кино. За тий. Тэрийг үзээд би бүр амар өрөвцсөн. Манай ах амар хөвгшөрцөн. Тэнгүүдээ ядчаал нэг юм нөгөө нэг каскадёрын дүр тоолоод байдаг. Тэнгүүд өөдгөө чи хөвгшөрцөн гэд ингээ голоод авахгүй байсан чинь яг хо зодтолтоо тлаа юм л да. Гэхдээ л би яана энэ мэн ингээ ясбасаа хуглаа ичхүүдээ дахиад гээд бүр өрөвдөөд хэлээ шүү дээ өмнөөс нь. Тэр чи бас л нус нөлөөстэй холдог кино. Харин тийм ээ. Хэлээд юугүй. Би яг нөгөө Central Paradise гэдэг нөгөө гоё яг тэрүүр үзэх нэг гоё эдэн штэ. Кино ингээд завлантайгаа тайлбартайгаа ингээд явахаар өстой гоё. За. Тэгэд Этhan Hunt-ын магадгүй хамгийн сүүлчийн удаа Этhan Hunt Том Крузын тоглож байгаа анги байж магадгүй. Энэ бол тун удахгүй буюу 25 оны 5 дугаар сард нээлттэй ихээр болоод байгаа. Одоо ерөөсө нэг сарын дараагаар нээлттэй ихээр ямар гоё юм бэ? Зарлчаад байгаа. За. За 7 дугаар ангийн зураг авалтын үеэр Том Крузыг гэмтэж бэртсэн гэсэн мэдээлэл нэлээд цацагдсан. За Том Круз бол бэртэж гэмтдгээ. Ер нь бэртэж гэмтдэг. Яагаад гэвэл энэ дэлхий дээр ер нь барагтай юм дээр каскадёр авдаггүй хоёр хүн байгаа. Джеки Чан, Том Круз хоёр. Том Круз бас ихэнхдээ өөрөө явдаг. Ихэнхдээ шүү. Яг хаширт каскадёр байгаа юу гэвэл байгаа. Гэтэл ер нь баг ашигладаг. Ихэнхийг нь өөрөө хийдэг. Яг тэр нэг ийм экстрим зүйлүүдийг бол дандаа өөрөө хийцэн байдаг. Би энэ каскадёр авсан багтаа гэж бодонгууд үгүй байдаг. Би Том Крузыг крашлдаг гэсэн байхгүй юу? Наач нэг хэсэг нөгөө Никол Кидмантэй суусан штэ. Тэгсэн чинь нөгөө манай Никол Кидман чи амар өндөр штэ мэдээ. Тэгээ би нэг хамт нэг улаан ясны ёслол дээр зураг авахулсан байхыг харсан чинь Нээ жижиг. Тэгээ би намхан юм биш дээ гэх тэгээ крашлага болцсон шүү дээ. Холливуудын номер 1 жүжигч нэг жижиг юм байна гэд болчих байх шиг. Яас их зантай юм чи. За. Том Круз бэлгэдшгүй даалгавар 7 киноны эрсдэлтэй зураг авалтаас хуваалцсан байдаг. За. Энэ жил 62 настай Круз орлон тоглогчгүйгээр бүх зураг авалтад оролцож хадан зохионоос мотоциклтэй үсэрдэх хэсэгдэр ч хүртэл өөрөө гардаг. Уг үзүүлбэрийг Норвеги дахь хадан зохион дээр хийсэн бөгөөд үүнд зориулж аврах том налуу зам барьж үзүүлбэрийн аюулгүй байдлыг хангахын тулд салбарын мэрэгчлэтнүүд хяналт шалгалтын ажилд нь оролцсон. Амар мотоциклтайгаа явж байгаа нь мотоциклаасаа салаад унж байгаа нэг тийм амар хэсэг гардаг шүү дээ. Тэрэн дээр өөрөө л үсэрж байгаа бас. За. Том Круз хэлсэн байдаг. Би хүүхэд байхасаа л ийм үсрэлт хийх хүсдэг байсан. Магадгүй энэ бидний урд өмнө хийж байгаагүй хамгийн аюултай үзүүлбэр болсон байхаа гэж ингэж хэлсэн байдаг. Тэ. За экшн кино тоглолтоо орлон тоглогч авдаггүй буюу өөрөө бүх эрсдэлтэй зураг авалтанд ордгоор алдагтай Том Круз мотоциклтэй үсрэлтийн бэлтгэл болгож 500 гаруй удаа шүхрээр 13,000 гаруй удаа мотокросс үсрэлт хийсэн байдаг. За ингэж бэлтжиж 500 гаруй удаа энэ мэдээж ингээд тим өндөрт одоо зургийг өгч гинөө. Өгөөд л байгаа. Яг тэр ингээд нөгөө нэг ийм нөгөө налуу замтай зураг нь байлаа. Яг тэр налуу зам дээрээс үсрээд аврах агаар дээр мотоциклаасаа салаад доошоо унж байгаа. Яг тэр зураг авалт нь бол хийгдсэн. Мэдээж яг унж байгаад өөр хэсгийг нь бол өөр газар палааны авцсан баг. Овши палаан дээр бол яг тэгэл
юу солигчдаг. Кадр нь солигчдаг. Тэгээд тэнцэнээс буухдаа шүхэртэй буусан. Тийм амар өндөр төсөлж байгаа. Амар юм шүхэр дэлгэхгүй хэмжээний өндөрт мотоциклтэй өсрөн гэдэг чинь бас л бүдүүн зөрөгтэй тийм штэ. Нөхрийн хийх ажил штэ. Тийм штэ. За хамгийн сонирхолтой нь биелэгдэшгүй даалгавар 8 кинонд илүү аюултай зураг авалтууд хийгдсэн гэсэн мэдээлэл бас цэцэгтаад байгаа. За. Тий. За 8 дугаар ангийн трейлер өнгөрсөн оны 12 сард цацагдсан. Шинэ трейлерт өмнөх ангиуд болон шинэ ангид гарах үйл явдлын хэсгүүдээс багтаасан байлаа. Ерөнхийдөө зураг авалт дуусаагүй байсан учраас өмнөх ангиудын зарим нэг хэсгийг нь бас чимэг болгож оруулсан баг. Түүнчлэн биелэгдэшгүй даалгавар франчайзын шинэ ангийн нэрийг өөрчилж Mission Impossible The Final Reckoning гэдэг нэрлсэн талаар гол дүрийн жүжигчин Том Круз болон Paramount кино компани зүгээс мэдэгдээд байгаа юм аа. За. Нэг өсөндөө бол эн чинь 7 дугаар ангийн үргэлжлэл болоод үхлийн тооцоод бол part 2 буюу энэ нөр Final Reckoning гэдэг зүйлийнх нь бол энэ өмнөх ангийнхаа 2 дугаар хэсэг нь буюу өмнөх анги одоо үргэлжлүүлээд дуусах буюу эцсийн тооцоол гэсэн ийм юутай юм байна. Нэртэй болгосон юм байна. За тэгэхээр одоо бид нар бол энэ 8 дугаар ангиас юу хүлээх вэ гэвэл за өмнөх ангийн үйл явдлуудыг бол бүтэн дуусгаад эцсийн тооцоол гэдэг нэртэй ийм ангийг харахаар боллоо гэж ойлгох юм байна. Тэглээ. Би тэрийг Монгол нээлттэй байвал заавал үзнэ. Энэ Монгол заавал нээлттэй хийх бах тий. Ягаад гэвэл ийм том кинонуудыг бол манай гадаадас кино оруулж ирж байгаа компаниуд бол ер нь алддаггүй. Ийм супер кинонуудыг бол алддаггүй. Заримдаа нэг ийм өмнө нь төсөөлөлгүй байжсэн мөртлөө супер хит болчтой кинонууд биш үү? Дөнгөж нэг юу битүүмээр гарч ирэнгүүтээ амар бүүн болдог. Тэрнийг за энэ явахгүй байхтаа гэж бодоод алдсан тохиолдлууд бол байдаг. Түүнээс шууд одоо ийм цувралуудыг болвол хизээж алддаг. Яг үнэ. Хаштал гарч ирээд алхан тодорхой гэж авдаг. Тийм. За Номеко Ганбаатар гэдэг сонсогч утсан байна. Хоёлоо хоёр өөр кино ярьсан гэж байна. Миний тэр яриад байгаа чинь Knight and Say гэдэг кино гэж байна. Тэгвэл би бэлэгчгүй даалгаврыг л яриад байсан. За хамтран аялагч яриад өргөжлүүлэх үү. За Улаанбаатар хотод 16 цаг 26 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар бүрэн оноо, бүтэн түүх, бүрэн скор хамтран ажиллаж байна. За энэ их амар болсон байлээ. За юу гэхээр өмнө нь бид нар ч нэг юм шалгалт өгч байгаа юм шиг төгсдөг штэ. Одоо надад зээл гарах болов гарахгүй болов. Зээл гарвал одоо тэдэн төгрөг гарах юм болов гарахгүй болов гэдээ төгсдөг гэсэн бол энийг л болиулж ийн гэсэн үг. Одоо энэ бүрэн скор гэдэг энэ аппликейшнийг татж аваад та өөрийнхөө одоо тэр тэргүй бидний бүх юм одоо интернетэд байж идэг болсон штэ. Та өөрийнхөө регистрийн дугаарыг хийгээд би энэ яг ариунчлан гэдэг хүмүүс анжгаа гэдэг хүн мөн байна гэж батлаад дарлаа. Таны тооцооллыг тодорхой хугацаа өнгөрсөний дараагаар за чи чинь тэнд зээлтэй юм байна. Энд одоо таны байр чинь тийм үнэтэй юм. Та чи тэдэн төгрөгийн цалин авдаг. Тэрнээсээ нийгмийн даатгал төлдөг юм байна. Та ч одоо энэ цагдаа дээр торгуулаач төлдөггүй хүн байж тээ. Бүгдээ тооцоолоод танд тэдэн төгрөг өгж болно гэсэн энэ одоо эцсийн дүнг шууд гаргаад ирдэг. Ийм супер аппликейшн гэж ойлгож байгаа. За ер нь бол тэгэл товчхондоо Монгол хүний санхүүгийн онцлогийг яг бүрэн 360 судлаад санхүүгийн чинь онцлог, зээлийн түүх, төлбөрийн сахилгаат, худалдан авалтын чинь бүр хэв маягтай, байршилтай, түрүүний хэлсэнчлэн бүр торгуултай гаргасан Монгол инженеруудын бүтээсэн бүрэн онооны систем бөгөөд бүрэн зээлийн мэдээллийн сан гэж ер нь ойлгож байна. Одоо угаасаа автомашинд мэдээллийн сан гэж байдаг штэ. Хизээ мөргөлдсөн, яасан, үзлэгтэй хизээ орсон машина худалдаж авахад бас тэгж шалгах боломж байдагтай адилхан таны санхүүгийн одоо зээлийн мэдээллийн сан чинь гэж ойлгож байна. Тэгэхээр та яг одоо бүрэн скор апа татаад оноогоо шалгаарай. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийн 75 70 гэдэг утаснаас аваарай. 75 70 75 70. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар бүрэн оноо, бүтэн түүх, бүрэн скор хамтран ажиллаж байна. Баярлалаа. За reckoning гэдэг үг бол өөрөө их олон утгатай юу аах вэ? Энэ тэнд өөр утга илэрхийлээ яваад байдаг. Энэ кинонд нь яг ямар утгаар ашиглагдж байгааг нь бол үдсэн хүмүүс нь хэлнэ үз. Яг одоо энд бол манай орчуулагч тооцоолол гэдгээр орчуулад оруулсан байгаа. За бэлэгдэшгүй даалгавар цувралын шинэ ангийн найруулагчаар нь Кристофер Маккуэр гэдэг хүн дахин ажиллаж байгаа бол мөн өмнөх ангиудад тоглосон жүжигчин болох Хенри Черни, Хелли Атвелл, Вин Грэмс, Саймон Фэг, Фом Клементив,
Vanessa Kirby, Isai Morales, Angela Bassett нар тоглож байгаа юм байна. За. За харин цувралын 8 дугаар ангийн хамгийн сүүлчийн анги болж магадгүй гэсэн мэдээлэл мөн цацагтаад байгаа ч үүнийг кинотеатрын үзэгчдийг татаж орлогоо нэмэгдүүлэх арга гэж тайлбарлах салбарын хүмүүсч байгаа юм. Ер нь ингэдэг. Ийм маркетингийн нэг арга байдаг. Өрөвдүүлэх гээд байгаа ч юм уу те. Нэг бол ингээд энэ киноны сүүлчийн анги учраас чи үзэхгүй байвал дараа нь харамсан шүү гэсэн ийм сэтгэл төрүүлэх гэсэн. Харин тийм. Маркетингийн арга Би байдаг. тийм болохоор харамсгүй тулд үзнэ гэдлээ л да ер нь бол. Магадгүй хийгдэхэ болчих магадгүй хэрвээ Этен Хантыг өөр хүнээр бид нар хүлээж авахгүй байх магадaltaй гэж одоо продюсерийн алба үзэх юм бол одоо ингээд зогсооё. Одоо дараагийнх нь одоо юу гэдгийг те юу гэдгийг санаанд оромгүй адал явдалч гэдэг юм уу шин цуврал эхлүүлж болно шүү дээ. Биелэгчгүй даалгавар гэдэг нэрийг бодоод Mission Impossible-ыг хаяад ингээд явж болно. Тэрэнд нь өөр супер од тоглуулад те задуу од тоглуулад ингээд явах болцоо та. За одоогийн байдлаар төсөв зардал нь 400 сая $400 даваад байгаа. Биелэгчгүй даалгавар киноны шинэ анги 25 оны 5 дугаар сарын 23-ны өдөр кинотеатруудын дэлгэцнээ гаргахаар товлогдсон гинэ. Миний төрсөн өдөр энэ чинь Чимбагийн төрсөн өдөртөө бараг давтаж байна уу? Тийм байна. Тийм баг. Тэгээд Чимба дүүгээ дагуулад очиж үзнэ. Иви миний модууч хөөрхи юм байгаа. Дагуулж очиж үзнэ. Жаахан эвгүүлдэ. Яг ингээд кинотеатрч харахгүй шүү дээ. Хажууд тийш харгалаа. Галуулчдаг. Хаа чи эвгүй. Түүнээс шууд ууг нь хөөрхөн. Өөр гэртээ инээсэн сууж байна. Дараа нь юу гэж хэлэх гэж байгааг мэдэхгүй баярлалаа. Сонирхолтой Том Круз биелэгчгүй даалгавар 6 киноны үеэр өндрөөс үсэрч байгаад хөлдөө хүнд бэртэл авсан тухай мэдээлэл цацагдж байсан. Ер нь бол унаж тусах, үсрэх харайх гэх мэт адреналин ялгаруулсан зураг авалтуудаас таашаал авдаг жүжигч маань 1986 онд дэлгэцэнд гарсан Top Gun кинонд нисгчийн дүрийг бүтээхийн тулд албан ёсоор сөнөг жонгоцны нисгчийн сургалтанд суугаад нисэж сурч байсан. Тэр байтугай сүүлд Top Gun 2 гарсны дараагаар би буруу сонсоогүй бол энэ American Air Force-с хүнд тэмдэг өгсөн. Бүрүү. За. Хашаад одоо нөгөө жинхэнэ баатарлаг гавьяаны нисгэгчдэд өгдөг тийм тэмдгийг албан ёсоор өгсөн шүү. Тийм. За 6 дугаар ангийн үеэр Том Круз 55 настай байсан. Хизээнээс орлон тоглогч ашиглах дургуй жүжигч маань нэг байшингийн дээврээс нөгөө байшингийн дээвэр рүү өсөрч байгаа зураг авалтын үеэр цээж хөлдөө гэмтэл авч байсан удаатай. Яа. Угаасаа нөгөө байшингийн дээвэр рүү өсөхээр яг ингээд цээжээрээ зохигдоод тэгэл дүүжлэгддэг штэ тий. Йоо яг бүр нүрэн харагдаж штэ. Джеки Чан бол бүр хугараагүй ясгүй гэдэг шүү. Харин тий. Хугараагүй яс байхгүй гэдэг тий. Джеки Чан ч өөрөө кинондоо гол дүр нь болоод өөрөө найруулдаг учраас нэг бол өөрөө продюсераар нь ажиллаж байдаг. Джеки Чан гэмтээд 3 сар маар ингээд эмнэлэгт хөвтөд эн чи ясмаас нь угарчаад байгаа тоглох харахгүй шүү. Тэгэх хугацаанд кино зогсдог. Тэгээ штэ. Тэгээ төсөл зогсоод бүх хүмүүс нь тараад тэгээд за одоо зураг авалт эхлэх гэж байна. Буцаа цуглараараа эхлэв буцаа цуглараад хийгдэх гэж байгаа. За 5 сард гарах шинэ ангийн хөгжмөөр хөгжмийн зохиолч Лорен Балтфе ажиллаж байгаа ч өнөөдөр сонсгосон гол ая буюу энэ дим ая бол анхны хувилбараар ашиглагдана. Өөр арга байхгүй. Энийг өөрчлөх юм бол амиа орсонтой адилхан. Хинч хаанч сонссон Mission Impossible-ийн ая гэдгээр танигдсан энэ ая бол цаашид харин тоглохдгүй нь тодорхойгүй байна. Өөр кино болчихвол энэ хэцүү болчих магадгүй. Тийм. Магадгүй 62 настай Том Круз Этен Хантын дүрээс зодог тайлж болох ч гэсэн бэлэгчгүй даалгавар киног өөр Бонд шиг үе үеийн одоо Бонд гаргаад үеийн Этен Ханттай болгоод үргэлжлүүлж болох юмаа гэсэн бас тийм хүлээлт байгаа юм байна. Тийм ээ тийм тий. Найруулагч Кристофер Маккварийн хийж байгаа 8 дугаар ангийг сүүлийн анги байх шаардлагагүй цаашид хөгжүүлэх санал яригдж байгаа тухай 2023 онд өгсөн ярилцлагандаа бол хэлж байсан. Өөрөө. Гэхдээ жижигчин Харрисон Форд 79 настайдаа Индиана Джонсын дэлгэцэнд гарсан сүүлийн ангид тоглосон байдаг. Тэгэхээр те одоо бид нар 63 настай Том Крузээс бол ахаад 16 жилийг хүлээх болцоо байна гэж хэлэх гээд байгаа юм. Тэгэхээр BBL-ийн байнгын бэлтгэлтэй өөрөө ч адреналин ялгаруулах дуртай Том Круз магадгүй цаашид ч бас тоглосоор байх боломжтой. 17 жил Харрисон Фордын жишгээр бол харагдчихл байна гэсэн байгаа тийм. Юмыг яаж үтгий тийм ээ. За.
үргэлжлүүлээд за Солонгос сериал сонирхогчид маань наашаага анхаарлаа хандуулаарай. Ардаас нь бас нэг бид бүхний нэг хэсэг бас үнэхээр бас зурагтнаас уйж чадсан Солонгос сериалын хөгжим явна шүү. За бэлэгдэшгүй даалгаврынхаа яг хэсэг сонсноо бүгдээрээ. 차가웠던 심장에 살며시 탄식지만 сүнстэй кино юм уу? Тийм. Тэр имтэй сүнс юм уу? Үгүй. Гэтэ амар кино биш. Айгүй хөөрхөн кино бүр. Айгүй хөөрхөн кино зэ. Анги олгон дээр ингээд өөр сүнстэй холбоотой юм үйл явдал гардаг. Тэгсэн мөрлөө нэг юмар ингэж холбогдно л доо тэр ангиуд нь мэдээж. Тэгтээ айгүй сонирхолтой, айгүй хөөрхөн кино зэ. За би тэр юм нэг цагаан палаачтай хүүхэн зогсож явахлаар л сүнстэй кино юм бэ гэж бодсон. Үнэн л харж тэгвэл. За мэдээлэл өргөхөөс өмнө хамтран ажиллагч яриад тэгээд би сайхан аажуу тайван сайхан яриа да. За Улаанбаатар хотод 16 цаг 36 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хит төлрүүл таагүй унаар тоцорлоо. Триклор хөлс дарагч хамтран ажиллаж байгаа. За мэдээж нөө хөлс гингүүд манайхан хөлс ямар байдгийг одоо мэднэ. За тэгэхээр энэ триклор гэдгийг чинь би зүгээр ингээд нэг хөлсийг ингээд эвгүүнэрийн дарчдаг юм байх гэсэн чи үгүй байж тээ эн чи бүр тэр эвгүүнэр гардаг булчирхайг нь хатаачдаг гэх юм уу тэр ингээд бүр ажиллагаагүй болгочдөг тийм зүрхлэг юм бэ энэ чи баг ийм юм бэ нөө тийм би чи ингээд одиклон шигтэй ингээд эвгүүнэрийг нь дарчдаг юм байх гэсэн чи үгүй за яадгүй гэхээр би ингээд хэлж өгье та бүхэнд энэ бүтээгдэхүүн зөвхөн өвөрмөц хөлсний булчирхайд үйлчлэх бөгөөд булчирхайн үйл ажиллагаанд нөлөө үзүүлэхгүй зөвхөн булчирхайн гадуур бүрхүүл үүсгдэг бөгөөд энэ нь гадагш хөлс ялгарах процессыг нь зогсоождог. За олон улсын хэвлэлтийн нийгэмдгээс өвөрмөц булчирхайн үйл ажиллагааг мэдсэл тарилгын аргаар зогсоохыг дэмждэггүй бөгөөд тодорхой хугацаанд хөнгөн цагааны гидрохлоридын эмчилгээг хийхийг зөвлөдөг юм байна. Тэгвэл энэ триклор нь найрлагандаа хөнгөн цагааны гидрохлоридын 20% уусмал агуулдаг бөгөөд 7 хоног хэрэглээд 6 сараас 1 жилийн хугацаанд хөлс ялгарлтыг бүрэн зогсоож өгдөг чинь. За гэхдээ энийг гэжтэй энэ манайхта яг таныг нөгөө нэг хэсэг гарцсан ажил дээр байхгүй байх үед хамтарч ажиллажсэн байхгүй тий бид нар энийг чинь бүгдээрээ хэрэгжилж үзээд тэгээд хамгийн гол нь хэрэгслийнхаа дараа маргааш өглөө нь заавал угаад унтахынхаа өмнө яадгүй тэгэхээр одоо жишээлбэл бид нэрээ ингэж ярьдаг штэ хулмастай хүний хувцс өмсөд хулмас халддаг гэж ярьдаг штэ тий ер нь бол одоо ингээд эн чин хүнийг одоо ингээд энгийн булчирхаатай бол өрмөц хүлсний булчирхаатай гэж ангилаад байгаа штэ за тэр өрмөц хүлсний булчирхаатай хүмүүс бол одоо тэр нөгөө гарын алга нь хүлрэн сууган хит төлөрснөөс болоод хулмастай болно. За хөлний улаал шивэртэн тийм үү хөхний доогоор хөлс ялгарна, нүдний зөөхний эргэн тойронд за тэр чөтөл бэлэг эрхтний орчин тойронд энэ одоо булчирхаа байрлаад байдаг аахгүй юу. За тэгэхээр муухай үнэр гаргаад байдаг. За яагаад муухай үнэр гараад тэр хулмас гэдэг үнэр чинь бий болоод байгаа юм бэ гэхээр ерөөсөө ийм хөлс хитэх ялгарлаа. Тэнгүүд тэнд одоо усанд ордгоо одоо нян бактери одоо халдвар авснаас болоод тэнд нян бактериуд чи үржээд ийм үнэр үүсгээд байгаа байхгүй юу? Хөлс шивэр одоо юу гэдэг те одоо тэр нөгөө нэг хулмас. Тэгтэл тэр нэг тусгай булчирхаанаас гарсан хөлстэй болоод. Яг унаа. За тэгэхээр хулмас бол төрөлхийн байдгүй. Жишээлбэл би жишээ татаж яриад байгаа шүү. Удамшдгүү. За дээрэс нь халдварлдгүү. За найзаасаа хүнээс хулмас халдварлаа гэж ярьдаг нь тухайн хүний хувцсанд наалтсан нян бактерийн халдвар аваад нь штэ. Нөгөө хүний чинь угаасаа тэнцэн нэм бактери үрччээд байдаг. Тэгээ өмссөн хувцсыг аваад угаахгүйгээр аваад өмсчингүүд нөгөө тэр нэм бактерийн тэр хувцсанд нь наалдаж ирэнгүүтээ тань талдруулчихж байгаа байхгүй юу? Жишээлбэл. За. Орон унтахын өмнө заавал дүрх газараа гарын алга суух хөлийн уул гэх мэт энэ нөө хөлс эвгүй үнэр гараад байгаа газараа сайтар угаагаад бүрэн хатсныхын дараа ганцхан удаа маш нэмгэл дүрхээ. Эддэ дутуу байж магадгүй гэж олон дүрхэж ерөөсөө болохгүй түлэгдэн шүү. За ингээд өглөө болсны дараагаар заавал угаана. Эхний 7 хоног бол өдөр болгон
дүрхэн. Хэрв та хэд метрийг арьстай бол магадгүй өнжөөд дүрх нэг удаа дүрхэж болно. Тэгээд дараагийн 7 хоногт нь 2-3 удаа дүрхээд завсарлана. Тухайн хүний онцлогоос хамаарат 3-аас 6 сар юм уу 6-аас 1 жилийн хугацаанд хөлс ярилгаралтыг бүрэн зогсооно. Яг үнэ. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийн яг аль бие усных нэмж төлөөлөгч нараас 9966 99 tik 2 гэдэг утаснаас аваарай. 9966 99 tik 2 бүх хэмжээний сангуудаар борлуулагдаж байгаа. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хэд төлрөлт таагуунаар ард хоцорлоо Дрикслор хөлс дарагч хамтран ажиллаж байна. Баярлалаа. За сонсдог бүлэг нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс урлагийг мэдрээ гэсэн үрээтагаар кино хөгжмийн булангаараа үргэлжлэн хурж байна. Тэгэхээр өнөөдөр 2013 онд дэлгэцэн гарч үзэгчдийг байлдан дагуулхаас гадна гол дүрийн эрэгтэй жүжигчнийхээ карьерийг үнэхээр оргилд нь хүргэсэн гэдэг Master Sound буюу Хааны нар олон анги киноны гол дуг онцлоо авлаа. За 17 ангитай кино SBS сувгаар 2013 оны 8-аас 10 сарын хооронд цацагдаж дууссан. За киноны гол дүрд өмнөд Солонгосын урдаа байрдаг жүжигчид болох Сожиса болон Гонхюжи нар тоглосон. За эрэгтэй нөгөө нэг та тэгвэл ядаж балет улсын явдлыг үзсэн юм уу? Үзсэн. Балет улсын явдлын ядуу залуу штэ. Ядуу залуу. Тэгээд нөгөө эмэгтэй нь болохоор зэрэг юуг үзсэн мө одоо нөгөө нэг тэр сүулт нь бас саяхан штэ. Тэр балет улсын явдлын баян залуутай хамт баян залууны зохиолч тэгээд энэ хүүхөө өөрөө сэтгэл зүйч болоод тэгээ өөрөө тэр эмэгтэй нь бас нэг юм асуудалтай заа юу эрэгтэй үнтэй юм ойртож чаддгүй одоо бэлгийн харьцаанд орж чаддгүй бүр ингээд хамт ч унтаж чаддгүй тийм трауматай гэх юм уу да тий өөрөө сэтгэл зүйч мөртлөө эрэгтэй нь болохоор нөгөө бага насндаа амар хүчирхийлэлд орсон болохоор нөгөө тэр бага насныхаа тэр хүчирхийлэлд автж байгаа хүүхэд насаа яг ингээд бодит юм шиг ингэж хардаг. За бадаг шизофрен гэх юм уу да тий ийм бас аюу сонирхолтой кинонд тоглосон байлээ. Энэ эмэгтэй тоглодог. За тэгэхээр аимшигын хэрнээ романтик инээдмийн жанрт багтах энэ киноны зохиолыг өмнөд Солонгосдоо далд ертөнд сүнс хайр дурлалын сэдвээр одоо бичдгээрээ алдарсан Хооны эгч дүүс гэдэг нэрээрээ танигдсан зохиолч эгч дүүс бичсэн юм байна кино зохиолыг. За би киноны үйл явдлыг нэг үзээгүй хүмүүстэй товчхон яриад өгч одоо жишээлбэл манай анжгаа үзээгүй учраас за Kingdom буюу Хаан тулс гэдэг нэртэй маш том корпорацийн захирал Жу Жонвон гэдэг залуу энэ киноны гол дүр ахгүй юу? За энэ корпорац нь өөрөө зочид буудал их дэлгүүрийн бизнес эрхэлдэг маш том газар. За ингээд том корпорацийн захирал залууныг тийм нурамгар тэг гоншил гэдэг бүсгүүтэй санамсаргүй танилцдаг. Энэ гоншил гэдэг нь болохоор зэрэг том нар гэдэг нэртэй одоо утгатай. Тэнгүүдээ наадах чинь тэр одоо бас нэг тэр ангида баг нар гэж жижиг нар гэж нэрлэгддэг гэсэн нэг юм хүүхэн болохоор одоо амарлаг од болцсон. Тэнгүүдээ өөрхийн амтнаа гоншилж нэ штэ. Уул нь айгүй сэргэлэн цаваа 10 жил мэлдэллэг охин байсан чинь аваарт ороод тэгээд осолд орсныхоо дараа сүнс хардаг болцсон. Тэгээ наадах чи өөрхийн амт ингээд нөгөө байнга ингээд нөгөө нэг сүнснүүд шаваад чи манай гэрд очиод ингээд туслаад өгөөж эсвэл ингээд одоо тэр чин дандаа ингээд юм сүнсийг ингээд амарлуулдаг, амирлуулдаг аахгүй одоо ингээд учир жанцаг энэ болоод тэ. За чи энтэй уулзах гэж байгаа тэгээд чадаагүй өгсөн юм аа. За одоо энэ үнд чи илчлээ. За одоо явъя гэдэг. Гэхдээ нөгөө сүнснүүдээсээ мэдээж ингээд гинт гараад тэр чин хүн л эмчэндээ энэ байнга л айд зочин штэ. Тэгээд нөгөө сүнснүүд байнга гарч ирээд болохоор чаас ингээд нөө шүн мөн юусоо унтдаггүй. Тэгээ ингээ өдөр болохоор ингээ чаас ингээ наранд ингээ жоохон нэг удаа хийн. За тэгээд байнга ингээ нүднийхэн доор мор ингээ хөхөрцөн л явж байгаа. Тэгээд нөгөө нэг гинт ингээ сүнс гараад ирэнгүүт ээжээ надаас гол байл та гэнгүүт нөгөө бусад хүмүүс харагдахгүй чинь гудамжинд явж байгаа хүмүүс энэ ямар мэдрэл муутай юм бэ гэд. Тэгээд эн чин чаас ингээ нөгөө хүмүүст гадуурхагдаад энэ жоохон сумтай мэдрэл муутай болцсон гээ тий. Тэгээ ийм нэг ийм сонирн болцсон байхгүй өөрхийн амтаа. Тэгэнгүүт наадах чинь ер нь бол ингээд одоо нөгөө залууч нь бол Жу Жонвон ч бол амар их зантаа тэр том корпорацийн үйл залгамжлагч те ийм залуугийн үед хамгийн гол нь тэр залуугийн заяа одоо ингээд санамсаргүй ингээд бид нь хүрчээ штэ эсвэл ингээд гар мараас натах нь штэ те тэнгуүт сүнснүүд нь сарнаад алга болчихдаг. Ааха. Тэнгуүт зөв сүнснүүд Тэнгүүд энэ хоёр ингээд яад ингээд холбогдох болсон шалтгаан нь болохоор зэрэг одоо наад үгэн чинь өөрийнхөө үүр болгочих жоохгүй яа тэрний хажууд ингээд биэнд нь хурж аваад ингээд унтахаар нам унтчих штэ өөрхийн амт өрөвдмөр нөө сүнс харагдахгүй те нөгөө залуу болохоор яад энэ хүүхэнтэй холбогдох болсон бэ гэхээр зэрэг наа залуу чинь ингээд амар баяа айлын хүүхэд тэнгүүдээ наадах чинь нэг юм хоёр ихэр охинд дурлсан байхгүй. Гэтэ нэг дарууханд нь дурлаа гэсэн чинь нэг амар нь хурж ирээд
Тэнгүүтээ нөгөөдөгтөөгөө солигдоод тэнгүүтээ барьцаалагдсан юм шиг дүр эсгэнгүүтээ наад залуугийн чинь заа ингээд нэг юм ном уш одоо наадах чинь ингээд кинон дээр ингээд ном унш чадахгүй заа ингээд өсгөнүүд нь дээр доор ороод ингээд доошоо дэшээ ингээд сарнаад ингээд алга болчихсон заа. Яад гэвэл тэр нөгөө нэг тэр охиныг барьцаалсан ээжийнх нь амар үнэтэй нэг юм 10 тэрбум вооны заа үнэтэй зүйлтийг ингээд авчирч өгөх юм уу гэдэг. Тэр хооронд нөгөө охиныг ингээ аврах болсон чинь машинтаа дэлбэрээ шатчихдаг байхгүй. Тэгээ ингээд нас орсон. Гэтэ тэр нь болохоор одоо яг өөрийнх нь тэр даруухан охин нь нас орсон байхгүй юу. Тэгтээ нөгөөх нь болохоор амьд байгаад байгаа штэ. Эн чинь тэрийг мэдэхгүй. Галзуу нь болохоор ингээд тэр болоод гэтэ энийг мэдэхгүй. Одоо энэ чи би зүгээр ингээд шууд киноны үйл явдлыг товчлоод яриад өгч юм. Тэгээ хамгийн гол нь тэр нөгөө нэг энэ ээжийнхэн зүйлтийг аваад явцсан гэдэг утгаар тэр охиныг одоо яасан ийсэн ингээд сүнстэй нөгөө нэг энэ хүүхнийг холбоод энэ чинь нөгөө локатор болгочдөг байхгүй юу? Ер нь бол локатор болгочдөг. Чи тэрний сүнс хаана явж гин холбогдож гин үү? За одоо ингэдэг гээд. Чи хараарай гэдэг. Яг үнэн. За ингээд энэ хоёр маань ер нь бол холбогдчихж байгаа. За тэгтээ ер нь бол юу гэмдэ нэг юм энэ романтик инедмийн гэхдээ сүнс гараад ирэхээр аим шин киноны үйл явдал өрнөд байгаа байхгүй юу? За царайлаг амбиста бизнесийнхаа төлөө юу ч хийхээс буцахгүй захирал залуугийн хувьд бол баг багтаа гэмт этгээдүүдэд барьцаалагдаад тэрийнхний тэр шаардсан 10 тэрбум вооных нь барьцаа мөнгөнийх нь оронд ээжийнх нь очир эртний зүйлтийг өгцөн. Ээжийнхаа хайртай зүйлтийг олохоор залуу гоншилийн далд ертөнцийг арга чадрыг ашиглаад нас орсон найз бүсгүйтэйгээ холбогдох харилцах замаа хайж байгаа. За тэгээд ингээд за ер нь бол киноны үйл явдал ер нь бол юм. Тэгээ энэ хоёр чинь дараа нь ингээ биендээ сайн болж байгаа шүү дээ. Ер нь бол суугаад дуусах юм амар сайхандаа жаргах уу? Солонгос кино чинь их ядрагатаа суудгүй шүү дээ. Нэг яах гэдэг нь мэддэхгүй тэгснэ. Яг нэг суух гэж байгаа юм шиг царайлаад дуусах. Энд солонгос кино чинь ингэдэж шүү дээ. Төгсгөлийн анги 17 дугаар анги гингүүтээ энэ хоёр суухгүй заа. Заавалжгүй нэг газар руу явна. Тэгжээснэ нэг жилийн дараа гингүүтээ нэг нийлдэг. Яагаад заавал тэгж нийлүүлээд идэв ядрагаатай. За тэгэхээр өнөөдөр энэ киноны гол дуу болох рэпер дуучин Юмирэгийн дуулсан Хүрэлцэх хайр гэдэг дууг сонгож авсан. За тэгээд киноны албан ёсны дуунуудаас бүрдсэн рок, K-pop, R&B гэж хэлдэг шүү дээ, тийм дуунуудтай цомог 2013 оны 10 дугаар сарын 2-нд худалдаанд гарсан байдаг бол хөгжмийн зохиолч Ожонсууны бичсэн 28 аяц бүхий CD мөн худалдаанд гарсан. Тэгэхээр өнөөдрийн бид бүхний сонгож авсан дууны үг нь бас энэ киноныхоо утга агуулгатай маш их дүүцсэн гоё дуу байлээ. За нэмээд бас хэлэхэд бие биенээсээ хол байгаа хайртай осуудын хоорондын сэтгэлийг илэрхийлж байгаа дуу ч юм шиг мэдрэмж төрсөн. За би тэгээд үгийг уншиж өгье. Би тэгээд энэний үгийг копидод авсан байгаа. Тэгээд надаа яг нэг шиг тийм дуу байлээ. Чамд зориулсан юм шиг үү? За би үгийг одоо уншиж өгнө. За важгараа. Би ч бас энэгээр нэг жаалжуул тохиргоо одоо өөрөө хийгээд сурцсан штэ амжгаа минь. Ёо. За шүлгийг уншиж өгье. Стогой шүлэгтэй юм байна. Хажуугаар зөрөөд өнгөрөхт чинь хүүтэн зүрх минь бүлээцэн дулаацсан юм. Аажуухан алхаж очиод чинийхээ ингэрт тэрүүлэхийг хүсвч алсран холдох зай уламл холцоор байх юм. Чамдаа хүрч чадахгүй. Чанга гих чин тэрч чадахгүйч чи л миний хувь тавилан гэдгийг би мэдэрч байна. Чамд бас хайртай гэдгээ мэдэж байна. Бис минь аалсч би сэтгэл минь нэгэнд чинийх болжээ. Гараа сунгаад ганцхан чамаагаа тэрх юмсан. Гараас ч натгаад холдуулахгүй дэргэд чинь байх юмсан. Чамдаа хүрч чадахгүйч, чанга гих чин тэрч чадахгүйч чи л миний хувь тавилан гэдгийг би мэдэрч байна. Чандын алсад байсан ч хайрласаар л байх болно би. Ийм романтик үгтэй дуу юм байлээ. За одоо би тэгээд надаа ангаргаа цаг байгаа юу? За цаг байгаа гэж би юу яагаад тах юм? Нэг жүжигчнийхаа мэдээллийг хүргээтгэе заяа. За Хааны нар киноны гол дүрийн жүжигчин залуугийн хувьд энэ жил 47 настай. За өмнөд Солонгостой бол нэлээд өндөр цалинтай жүжигчин тооцогддог. За жишээлх юм бол 2013 онд энэ Хааны нар кинонд нэг ангид нь 48,000 гаруй Америк долларын цалингаар тоглож исэн. Монгол мөнгөөр бол 187 сая төгрөгт. За 17 ангиар үржүүл 187 саяыг
За. Амар агаад. Тэр бом гарууд болчихно. За тэгвэл хааны нарнаас хойш 12 жилийн дараа нэг ангид тулах ханш нь $89,800 болж өссөн. За нэг дахин өссөн байна штэ. 345 сая төгрөгөөр нэг ангид тоглодог. За насаараа ганц бие яваал хувийн амьдралаа нууцлдаг жүжигчин залуу хинтээ суух бол гэсэн хүлээлт бол өмнөд Солонгос даяар байсан. Тэгсэн чинь нэг ийм ток шоу ярилцлагын үеэр хөтлөжсэн хөтлөгч өсгүүд нь сэтгэл алдраад тэгээд тэр ярилцлагынхаа туршид бүр ингээд өөрөө ингээд яг нөгөө хүнд дурлцсан ч ингээд нэг юм ичингүүрэн бадаараад идэв штэ тий. За ингэсээр байгаа дээрч төгдрээд бөө юм болсон байдаг. За улмаар энэ бүсгүүдтэйгээ дотносож одоогоос 5 жилийн өмнө буюу 2020 онд хурмаа ээжээ. За бүсгүүчүүдийн хайр сэтгэлийг эзэмсээр ирсэн царайлаг жүжигчин залуу 2020 оны 4-р сарын 8-ны өдөр өөрөөсөө 17 насаар дүү сэтгүүлч мэрэгжилтэй бүсгүүтэй аль бие осоор гэр бүл болсноо зарласан. Ингээ хосууд маань 2018 оноос хойш үерхэж коронавирусын тархалтын улмаас одоо сүр дүүлэнтэй хурим хийхээс бол татгалцсан. Ингээ хосууд сүү тавьж гэрлэлтэд батлуулсан өдөртөө зориулж гэр бүл найз нөхдийн хүрээнд бага хэмжээний ёслолд үйлдсэн бөгөөд ханвийн үйл ажиллагаач гэсэн зохион байгуулсан. За тэгээд сайн хуршууд санд 50 сая вон хандуулсан төдийгүй бага орлоготой өрхийн хүүхдүүдэд утас таблет зэргийг бэлэг болгох хүчээсэн гинэ. За анх зүгээр л одоо зурагтаар гардаг хипхоп оддыг хараад загвар өмсөөл энэ Ким Сүнжээ гэдэг одтой нэг сурчлагын тоглох боломжтой юм байна гэдэг ийм нээлттэй шалгаруулалт хийдэг гэсэн загварын агентлагт очиж шалгуулад модельоор урлагийн гаргаа эхэлж байсан. Та нөгөө нэг загварын ертөнцийг үзсэн үү? За тий. Загварын ертөнцээр эднэр чинь яг одоо ид од болж байгаа одоо нөгөө нэг хангттэй мэтээ заяа. Эднэр чинь одоо ингээд 40 хэдтэй залуучууд ахгүй юу? Эднэр чинь нусан чапакууд тоглож ирсэн тийм. Бүгдээрээ тэнд нэг загвар өмсгч бацаад байгаа. Тийм, дандаа туслах дөрүүд болж байсан. За тэгээд анханасаа од болох бүр жүжигчин болгоч бодол саналгүй явж байсан залууд 1997 онд дэлгэцэнд гарсан Солонгостой бол модель гэдэг нэртэй кинонд туслах дүр бүтээх боломж олсон. Энэ кино 25 дугаар суугаар загварын ертөнц нэртэйгээр гарч ирснийг бол манайхан сайн санаж байгаа хаа. За ингээд мэдээлэл маань дууссан. Энэ хүрээд 2025 оны 4-р сарын 2-ны лав гарагийн сонсдог урлагийн нэвтрүүлэг радион 3-р студиэс урлагийг мэдрийг суурайтаагаар за киноны хөгжмийнхаа булангаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар бүрэн оноо бүтэн түүх бүрэн скор за мөн хит төлрөөл таг унаар арт хоцорлог суурайтаагаар Tricolor хүс дарагч хамтран ажиллаа баярлаа. За баярлалаа. Өргөлөөр ихэн сонсогчдаа загварын ихэнд явдаг радио мэдээгээ үл авч сонссны дараа хөгжилтэй хөнгөн байцгаа их сураатагаар Яна нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3